2017 оны сүүлээр батлагдсан мал амтны эрүүл мэндийн тухай, малын генетик нөөцийн тухай хуулиуд өнгөрсөн оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Тиймээс хуульд заасны дагуу малын эрүүл мэндийн асуудлыг төр мэдлэлтэй авч, энэ үндсэн дээр босоо тогтолцоотой мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулахар болсон. Үүний дагуу 21 аймагт мал эмнэлгийн газар байгуулагдаж байна. Ингэснээр мал сүргээ эрүүлжүүлэх, элдв халдвар төвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, малын үйлдвэр ухсаа таваарлаг чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлогын чухал зохицуулалт болж байна. 2019 оны 1 сарын 1-ээс бол Орхон аймагт мал эмнэлгийн газар тусдаа байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. За үүнтэй холбоотойгоор хүнсүдэн аж ахуйн газрын бүтцэнд нэлээдгүй өөрчлөлт орж байна. За энэ хуулийн дагуу бол хүнсүдэн аж ахуйн газар маань 19 хүний бүрэлдэхүүнтэй, Орхон аймгийн мал эмнэлгийн газар 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар бүтэц орон тоо төсөв бол холбогдох одоо байгууллагууд ирээд байна. За хүнсүдэн аж ахуйн газар болон мал эмнэлгийн газрын үйл ажиллагааг сумд явуулдаг одоо мэргэжилтэнгүүд бол мал эмнэлэг үржлийн тасаг дээр байдаг. За энэ хууль батлагдсантай холбоотойгоор мал эмнэлэг үржлийн тасаг маань бас 2 хуваагдаж одоо үйл ажиллагаа явуулах нэ. За нэгдүгээрт нь хөдөө аж ахуйн тасаг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр, за мал эмнэлгийн тасаг 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах нь. Хөдөө аж ахуйн тасаг маань болохоор сумдын засаг даргын 5-ын газрын бүтцэнд, за мал эмнэлгийн тасаг бол мал эмнэлгийн газрын бүтцэнд байхаар ийм төсөв ирсэн байна. За үүнтэй холбоотойгоор хүнсүдэн аж ахуйн газар болон мал эмнэлгийн газар дээр ажлын байрны тодорхойлолт юмнууд хийгдэж байна. Үүний дагуу төрийн албаны зөвлөлд өгөөд хуулийн дагуу ажлын байр зарлагдана гэдгийг бас мэдгтээ. Аймгийн мал эмнэлгийн газар нь үйл ажиллагаа эрхэлж буй махны үйлдвэрээр зах худалдааны төвүүдийн шинжлэгч эмч нартай бодлого арга зүйн тусалцаа дэмжлэгийг байнга үзүүлж хамтран ажиллах юм а. Ингэснээр хүнсний аюулгүй байдал талаас нөгөөтэйгөр давхар хяналт тавих боломж бүрдэж байгаамаа.